За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За намайг Амгаланбаатарын Ган Хой гэдэг. Та бүхэнд Америкийн нэгдсэн улсын Иллиной мужийн Чикаго хотод. За ингээ барилгын бизнес эрхэлдэг Амраг залуу. За маш мундаг залуу байж байгаа. За Амрагийнхаа энэ хийж байгаа бизнесийг бас та бүхэндээ үзүүлье. За тэрнээс гадна ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсад яг энэ барилгын бизнес гэж яг ер нь ямар журмаар явдгийг, ямар стандарт мөрддөг. За ер нь хэр ашигтай бизнес байдгийг, монголчуудад хэр ээлтэй байдгийг, хэр олон монголчууд байдгийг гэдэг талаар зөвхөн ийм энгийн гоё яриа өрнүүлээ гэж бодоод. За тэгээд ямар ч хэлсэн нөгөө урилган маань хүлээж аваад өнөөдөр ингээд цаг гаргаж байгаа. За амттай их баярлалаа. За тэгээ ямар ч хэлсэн Амраа эхлээд өөрийгөө нэг танилцуулаад ер нь хэр удаа одоо барилгын бизнес хийж байна. Би чи юу вэ? 2002 онд ирчээд 3 жил Польшууд өмнөчүүдтэй нийлж байгаа. За анханасаа эхэлсэн түүх нь анханасаа ерөөсөө тэр урд нь барилга барьж байсан юм уу? Байхгүй шүү дээ. Би чи 2005 он 3 жил хүмүүстэй тэгж ажиллаж байгаад. Тэгээ яг энэ битүүрийн зогсож байгаа энэ wrap framing гэж ярьдаг яг энүүгээр анх барилга барьж эхлээл. Тэр нь одоо юу гэсэн үг вэ? Энэ барилгын энэ модон энэ юу гэдэг юм бэ? Одоо яг энэ модоор хийдэг энэ каркас цусгадаг ийм компани анх бид нөгөө сурсан юм дээрээсээ эхлээл тэгэл одоо хэд болчихно? Одоо 15 6 жил. 15 6 жил. Тэгээ одоо болохоор ингээд барилгын одоо хувийн бизнес хийгээд. Тий, бид нэр ерөнхийдөө тэгээд хэрэг бүтээн байгуултыг олон ийсэн. Одоо юу барив? Ерөнхийдөө том ажлуудаас гэтэнгүүцээ бид хэд ч буудлын барьсан байна, сүм барьсан байна, тийм ээ. Таун хаусыг бид хэд барьсан байна. За жижиг одоо хаусны ажлууд маш олон хийсэн юм байлээ. Хэдэн сая долларын төсөвтэй ажлыг. Тий. Тэд нар чинь тэгэл сая чи яг нөгөө ковид өмнө гэтэнгүүцээ бид хэд чинь даунтаун чинь бас 9 айлын апартмент, доотлон коммершил ингээл. Тий, ер нь бол манай монголчууд Америк дээр яг сурсан юмараа бол нэлээд амжилттай явж байгаа улсууд зөндөө байгаа шүү дээ. Яг би бол яг энэ үл хөдлөхийн чиглэлээр бол айгүй тийм туршлагатай л гэж амхандаа бодоод байгаа юм шүү дээ. За ер нь энэ барилгын бизнес монголчуудад хэр ээлтэй байдгийг, ер нь хэр олон монголчууд энэ барилгын бизнес хийдэг. Манайхан ерөнхийдөө Америкт талын л одоо барилгачин ганцхан компани орж бүгдийг нэхгүй дандаа нөгөө сав контрактор гэдэг тустай байгаа шүү дээ. Электрик байна. Тэгээд пломбинг энэ хундам зутгах, тэгээд энэ wrap framing гэл хитэн том одоо нөгөө инспекшн ордог, шалгалтанд яг ордог хитэн том компаниуд нь бол нэг тэгээд 6-7 ширхэг байдаг баг. Тэгээд тэр одоо юу гэсэн үг вэ? Барилгыг нэг компани шууд ихнээс нь хийхгүй гэсэн үг юм уу? Заавал тустай. Уу яг тэр нь болохоор general contractor-тай тэгээд эзэнтэй. Тэгээд компани бол өөрөө хийж болно. Тэгвэл гүйцэтгэгч компаниудыг авч нөгөө барилгыг чинь ингэ тусгадаг байхгүй. Тэгэхээр одоо цахилгааныг болохоор цахилгааны лицензтэй компани гэсэн үг. Яг одоо юугаа авсан, лайсенс авсан. Одоо хототынх чинь өөр тийм ээ хототоос ямар хотоос шалтгаалаад төрдөх мужиг өөр байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинь тэр цахилгааныгаа одоо хичээлээ суугаа шалгалтаа өгөө лайсенс авсан улсууд одоо хийх нь шүү дээ. Тий. За тэгээд ийм олон компани бүрдлээс энэ барилга босдог байх нэ. Тэгээ бид хэдийн онцлог бол юу гэхээр зэрэг яг Америк дээрээ энэ хугацаанд одоо яаж явсан гэхээр зэрэг бид нэр газар аваад тэгээд тэрэн дээр бид нэр өөрсдөө одоо архитектур интерьерээр зурулаад тэгээд өөрсдөө байшин бариад ингэж явах ийм компани одоо ингэ байгаа. Тэгээд ерөнхийдөө сүүлийн үед бас манай монголчууд ер нь Америкт үйл хөдлөх хөрөнгийг одоо мэдэхгүй байлаа шүү дээ бид нар чинь. Сүүлийн одоо нэг яг тухайн үед байшин барилга аваад явж исэн улсууд байгаа. Гэхдээ одоо болохоор зөв өөрсдөө яаж юм гэхээр хүний барьсан юмыг худалдаж аваад тэгээ нөгөө моргожоо төлөө талдаа ордог юм ингэж явж байгаа. Үгүй яхаараа бид нар өөрсдөө бас барьж болдгийн, зарж болдгийн ингээд за тэгээд ингээ барилгын компаниудтай холбогдоод ингээд явж байгаа шиг байна. За тэгээд сүүлийн үед бол барьж байгаа өөрсдөө. Тий. За тэгээд тиймэрхүү сонирхолтой юм уу одоо тийм ээ Монголоос ч байна уу өөр одоо айл орноос ч байдгийг бид нартай одоо хамтран нийлж ажиллахад бол бид нар үнэхээр биелэн нээлттэй туршлагатай тий туршлагатай ямар ч байсан бид нар өөрсдийн гэсэн одоо брокеруудтай ирээлстэйдүүдтэй тэгээд нэг ийм компани байгаа. Түрүү нөгөө газар аваад гэж энэ Америкийн нэгдсэн улсад яа яг газар аавна гэдэг нь одоо газрыг өмчлөнө гэсэн үг үү? Эсвэл одоо зөвхөн эзэмших эрхийг авч яах гэсэн үг үү? Яг яаж юм? Юу н Америкийн нэгдсэн улс бол газраа зүгээр маа гэж шууд Монгол шиг бид нар бол би бол одоо ингэж бодоод байгаа шүү дээ. 0.7 нөгөө газар ч болохоор би одоо өөр авчиж байгаа шүү дээ. Өмчлээд байгаа тийм. Бүр авчиж байгаа шүү дээ. Монголд байгаа. Энд бол тийм байхгүй хаа. Өмчлөх гэсэн ойлгоод байхгүй. Тэгэхээр зөвхөн эзэмших эрхийг нь л худалдаж авч байгаа. Насаар нь одоо ерөөс ингээд газрынхаа таксыг төлөөл явах юм бол эн чинь таны л өөр чинь юм. Энийгээ төлөөл энэ болтой тийм одоо дижитал болгонхоо такс татвараа төлөөл байнгын ингэж явна. Тэрнээс биш зүгээр л энэ дээр юу ч энэ дээр дуртай юмаа барьж болно. Хин одоо юу гэдгийг те
одоо үеийн байшин бариад тэр үед одоо бид нар ч гэсэн энэ ингээд нэг одоо энэ байшин дотор ингээд байж хахад энэ газрыг ч одоо бид нар худалдаж авсан байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө Neighbor Association гэдэг хөршийн холбоо юм байна шүү дээ. Тийм хөршийн холбооноос хамгийн эхлээд бид нар юугаа авч байгаа байхгүй юу? Одоо энд барих зөвшөөрлөө. Тэгэхээр би өөрийнхөө юм биш. Миний нөгөө нэг их чинь бусдын юмар хязгаарлагдана гэдэг чинь яг бодит байдал чинь яг энэ дээр харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ талын байшин одоо жишээлбэл 7-800 мянган долларын үнэтэй хаус энэ талынх бас адилхан байж байгаа. Би энэ газрыг авсан энэ дээр би 100 мянган доллараар байшин барьчихна гэх юм бол яах нь вэ? Нөгөө хэдүүлээ чинь байшингийн үнийг унах ч юм уу эсвэл одоо өнгө үзэмжийг мух олох гэдэг шүү дээ. Тэгэхээр хөршийн холбооноос бид нэр одоо барилгын үйл явагдаж зураг төсөл гаргахын эхлээд яадаг байх нөхөр зэрэг танах тал нь одоо брейк байх хэвээр, тал нь сайдинг байх хэвээр, энэ тал нь тийм байх хэвээр, ийм байх хэвээр, тэдэн метр квадрат байх хэвээр гэдгийг хүртэл хөршийн холбоо тэрийг үзчихэж энэ загварын байшин гэж эндээ бариулъя гэж ингэж эхэлдэг байгаа шүү. Энэ бол зөвхөн одоо би хаусны тухай ярьж штэ тий. Commercial гэдэг одоо үзүр үйлчилгээ за дээр нь үйл ажиллагаа явуулдаг нөгөө тийм юм чинь бас өөр энэ хоёр тустай юм. Тэгэхээр стандарт анханасаа бол бүх юм зөвшөөрөлтэй. Тэр зөвшөөрлийн дагуу одоо ингээ манад чинь нэг байгаад байна шүү дээ. Байшин бариад нэг зураг гаргаж ирсэн нь дараа нь хүмүүс нь жоохон санал өөрчлөгдөнгүүт 1-2 м сунгачдаг. Америк тийм байд юм уу? Яг уу бас мөн ялгаа авахгүй мэдээж хүмүүс чинь энд чинь аль болох хүмүүсийн тав тух тэгээ бизнесийн орчин бүрдүүлсэн газар шүү дээ тий. Тэр талаас харах юм бол бас ерөөсө болохгүй юм гэж байхгүй. Хамгийн гол нь нөгөө стандарт дүрмөндөө баригдаж л явна. Тэр дүрмийг одоо мэдээж жишээ нь энийг одоо жишээ энэ хаусанд сууж штэ байж штэ тий. Энэ бид нар хойдолтой ийм баримаар байна. Энийгээ сунгамаар байна гэх юм бас л зураг төсөл юмнуудаа гаргаад CD-д авчиж өгöd болноогүй л тэгэл. Тэгээд заавал зөвшөөрлийн авах тохиолдолд авах хэрэгтэй. Хэрэг зөвшөөрөл байхгүй болвол тэгээ барьчих юм болвол тэгээд бороо шүү дээ болохгүй. Тэгээ байшин гээд баг нураагаа иччих. Тий, тэрийг бол наадах наашин цаашаа болгохгүй л тэгэл яах вэ? Түрүү нөгөө нэг байшингийн одоо ингэж штэ газраа авчлаа байшингаа тэгээд татвараа төлж байгаа тохиолдол тэгээд. За ямар нэгэн тохиолдолд одоо ингэ татвараа төлөхгүй байх юм бол яах вэ? Татвараа мэдээж төлөхгүй одоо энэ тохиолдолд маш олон байгаа шүү дээ. Нөгөө банкрапси заралтай хүмүүс дампуурлаа хийдэг ингээд зөндөө олон юмнууд. Хамгийн гол point нь юу вэ гэхээр зэрэг за нэг юу гэдгийг нэг сар ч юм уу 2 сар ч юм уу ингээд төлөх одоо жил юм уу 2 жил ингээд явна тий. Хотын захиргаанаас ч гэдэг юм уу одоо татвар юунаас бүх юмнуудыг ч одоо ингээд захиа имэйлээр одоо юмнуудыг явуулж та нар хитээ төлөх юм бэ яах юм бэ тэр доор нь тэгээд ирээл нэг хүч мүч одоо нөгөө хэрэглэнэ гэж ярьдаг чи тийм юм аавн барин тийм юусоо байхгүй аль болох одоо тэр хүнийг энэ дээрээ байлгах захиад одоо тэр зээл өгөх те энэ газрын одоо тэр хүнд хийвлэх яаж ямар улмаас тэгсэн энэ төр гэдэг энэ амар нөгөө хүнийг хүнлэг гэдэг талаасаа айгүй их тэрийг хийдэг учраас тэгээ бүр сүулдэ одоо дампуурлаа зарлаад ингээд их юм бол яг хуу нөгөө улс өөрийнхөө хохирол байгаа шүү дээ энэ хохирцсан байгаа юм. За энэ газраас жишээлбэл одоо юу гэдэг те яаж нэг зүгээр одоо хэдэн жилийн хугацаанд төлбөрөө төлөөгүй те тэгээд тэр мөрийг одоо харгалзаж үзэж хагаад тэгээд мэдээ шүүх хурал янз бүрийн юм дээр одоо танах одоо property tax-а те газрын мөнгөө төлөөгүй байна хэдэн жил төлөөгүй байна та энийгээ төлөх би одоо бүр ингээд дампуурчлаа гэх юм бол тэрийг яг тэр одоо нөгөө төлсөн нөгөө улс одоо хөвлөгөө болохын тулд бусад улсууд тэрийг нөгөө state sale гэж яриад байдаг шүү дээ. Тэр одоо өмчтөр давуу өрх аваалаа шууд дуудлага худалдаанд оруулаад зараад тэгээд олсон ашиг хотоо гаргаад авчихна гэсэн. Тийм мэдээж илүү энэ төр гэх юм бол энэ бол айгүй том үйл ажил явагддаг. Энэ бол тэр удаа хугацаанд тийм нийтээ одоо 2-3 жил юм уу энэ чинь нилээ явдаг. Гэхдээ Америкт хүмүүс за газар юм уу үйл хөдлөлгөөнг авч байгаа улсууд ерөнхийдөө дампуурахгүй л гэж л те өөрөө төлөө дуусчихна гэсэн өөрийнхөө бас нэг хөлжлийнхаараа хөлөөж эрсдлээ сайн бодвол тийм ээ. Тэрэндээ таарсан юмнуудаа төлөвлөгөөтэй явдаг. За өнөөдөр бидний зогсож байгаа болохоор хувийн байраа. За өөрийнхөө байрыг. Тэгээ энэ яг ямар хувь байр хэрэг энэ болохоор тэр ковид сарын дотор барьж дуусгах уу? За бид нар ковид өмнө уг нь энэ ёс ковид бол дэлхийн нийтээр л юм хойшлууллаа шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг бид нар энэ байшингаа болохоор энэ газар ковидын өмнө бид нар аваад ингээд тавьчихсан. Тэгээд тэрэн дээр зураг төсөл бүх юм гаргачихсан. Тэгээ ковидын үеэр чинь бид нар чинь юу яаж ялаа шүү дээ нөгөө бажет нь тэдэнд өрөөр босно гэдэг ингээд байж байгаа шүү дээ тийм. Тэгвэл ковидын дараа гэдэг өнгө зэрэг
бүх юмд үнд орчихсон. Аа. Тэгээ энэ яг хуу мэдээж бид нар дараа нь ингээ бариад эхэлж байгаа болохоор зөв жоохон өртөг өндөртэй. Ер нь Америкт даяараа тийм юм байшингийн үнэлгээ өндөр болоод гарч ирж байна. Тэгээд энэ болохоор зэрэг 5 өрөөтэй бейс нийтдээ нэг 7 өрөө юм уу? Тэгээд ийшээгээ хөөрхөн заалтай. Хажуудаа заалтай, бодуултай. За дээрээ дахиад унтлахын өрөөтэй. Энд тэнтэй балконуудтай. Тэгээд байшин барьдаг сайхан процессыг яриад хөө. За эхнээсээ одоо тэр нэг усны шугам гэдэг гадаа байсан шүү дээ. Эхлээд за замыг энэ хотхны чинь тэр чигээр шинээр барьсан байна. За энэ хотхныг барихын тулд эхлээд замаа барьсан байна тий. Тэгээ эхлээд замаа хийгээд хоёр талаар нэг талаар нь болохоор зэрэг одоо манайхаар чинь нөгөө муус тий. Муус нэг талаар нь яваад бохор яваад нэг талаар нь болохоор зэрэг цэвэр ус яваад тэгээд яг замынхаа гол дундуур болохоор зөв үерийн усны нөгөө юмнууд даалан бас байж байгаа. Тий, үерийн ус руу явдаг юм яваад тэрийг эхлээд энэ хот барьчаад тэгээд дараа нь энэ байшингаа бариулж байгаа гэсэн үг. Тий, одоо ерөнхийдөө хот нөгөө зохион байгуулалт төлөвлөлт гэж байгаа шүү дээ. Тэр бол асар сайн явагддаг Америкт. Жишээлбэл шинэ хотхон шинэ газар бол ерөөсөө яг миний саяны эдлэгээр л эхэлж явагдана. Тэгээд дараа нь газраа тэр чигээр нь авах юм уу альсууд компаниуд авчаад дараа нь тэрэн дээр яг одоо 0.7 га гэдэг шиг тий. Одоо 0 одоо 1 акр газар ч одоо хэрэг том. Би одоо Монголыг сайн яахгүй. 1 акр газар дээр ерөнхийдөө стандартын 4 хаус багтдаг тийм газар байхгүй. Тэгэхээр зэрэг тэр Америкт бол таад газар энэ төр үйл хөдлөхөөс мэдчихэж байгаа. Газрын зураг гаргахтаа ингээ яг нөгөө кадастрын зураг гэж яриад идэгэн та. Тэрүүгээр ингээ хуугаад ингээ тавьсан. Тэгээ яг энэ уртал дээр үүдэн дээр нь ус тэр нөгөө бохор тэгээд газ энэ ч бүгдээр явцсан ингээ байж. Тэгээд тэрэн дээрээс шууд тий датаад оруулаад тэгэхэд амар тэгээд тэр газар дээр харин зурга бас стемптэй бас лайсенстэй тийм зургийн үнээр зуруулаад тэгэхээр одоо яаж гэсэн бохрын шугыг татаад оруулаад ирлээ тэгэнгүүтээ дахиад инспекшн одоо шалгалт хийлээ. Тэгээ болцсон байна гингүүтэн дараагийнхаа юм руу орно гэсэн үг. Холболт болгон дээр шалгалт ирж байгаа байхгүй. Холболт бол одоо сит рүү одоо энэ төвийн шугамтай яаж холбосон бэ гэдэг тэгээд ажиллаа хийчихэд нөгөө лайсенстэй пламер чинь нөгөө пламер хүн чинь сит рүү залгаад тэгээ би ажиллаа юугаа авъя энийг ярь шалгаараа үзээрэй гэнгүүт нөгөө төл чинь шууд ирээд хараад болцсон бай тэнцлээ дараа нь хаус руу одоо тэр доор чи дараа үзэж нэ тий доош орж ирсэн байгаа тэр чи хийгээд ингэж явдаг. Тэгэхээр ер нь хийгээд шалгуулаад тэгэл тэнцлээ бол дараагийнхаа юм доороо явуулсан шүү дээ тий. Монголоос бас надтай айгүйх улсууд ирж ингээ барилгын чиглэлээр айгүйх уулздаг л да. Тэгээ сая нэг хамгийн сүүлд нэг удаа ирээд тэгжсэн. Газар авчаад байшингаа барьчаад бүгдийг барь дуусчаад нөгөө хяналтын албаа дууддаг гэж байгаа байхгүй. Энд бол тийм байхгүй. Тийм байхгүй. Тэгэхээр чи тэр чи би асууж байгаа. Тэр одоо тэгээ яг хэрвээ хундам дотор нь асуудал үүссэн бол тэрийг нураах уу альсвал яах уу гэх төнгөцөөгүй. Тэгэл аргалал болдгоо штэ л гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас яг одоо бол мэдээж янз бүрийн юмнууд өөрчлөгдөж байгаа. Би бол одоо Монгол руу 20 жил яваагүй байж штэ тий. Тэгэхээр Америкийн яг их орн маань хэдий гоё хөгжиж байгаа ч гэсэн бас Америкаас яг зөв тэр технологи юмнуудыг бүгдийг бас оруулж дэлхийн тий сайн технологиг оруулах юм бол манай Монгол шиг газар бол дороод хөгжчихөөр харагдаж байгаа. Гоё байшин өндөр байшинаар хөгжлийг бол ерөнхийдөө харж болохгүй шүү дээ. Хүн амьдрч болж ийн хүний аюулгүй байдал газар хөдлөлт ерөөсө бүх юмыг тооцоолсон тийм л хүмүүс одоо байвал зүгээр байна. Яг үнэ. Тий. Америкт бол тийм хундамн дотор бол тийм зотгомол байшин дотор Америкт хүн амьдрдаг шүү дээ. Тий. Би бас анх ирчээд ерөөсөө юу ч мэдэхгүй нөгөө архитектор залуутайгаа ярьж ирсэн байхгүй. Манайх ч юм 32 юм хантай юм үргэн тийм байшин. Одоо би 20 жилийн өмнөх юм ярьж шүү дээ. Ийм байдаг гэдэг. Тэгвэл наад чи тэгээд ч одоо юу шорон юм уу чинь болохгүй шүү дээ. Тэгээд центнес чи хамгийн гол нь ихтэй мод үүсдэг байхгүй нөгөө янз бүрийн. За. Тий. Тийм учраас заавал экосистем бол дотор талаар модоор явах хэрэгтэй гэдэг юмыг. Одоо даунтауны өндөр байшингууд байгаа шүү. Дотор талаар дандаа модон премьер явж байгаа шүү. Гадна тал нь тийм харагдаж байгаа. Дотор тал нь мод тэгээд нөгөө шилүүн дулаалгын юмудаа ороод тэгээд нөгөө travel гэж яриад байгаа шүү дээ. Амьсгалдаг одоо тийм ёотой тэр чин бол наашаа хавтан тийм наашаа цаашаа ингэж явдаг тийм мартай байдаг. Бүх байшингууд нөө. Бүх Америк руус нэг Монголд ч бол зүгээр бетон дээр опонагаал амьдраад байгаа шүү дээ. Тэгээд ч болохгүй шүү дээ. Тийм үү. Тэр чин тэгээд яг уушг муушг нэг хавдар мавдар
хоол унднаасаа илүүтэйгээр бид нар бас хоол унд чухал харагдаад байгаа мөртөө хоол унднаас илүүтэйгээр амьдрах орчноо яахгүй бол тэндээс ч бас энэ өвчлөлийн юмнууд их гарч ирж байгаа харагдаж байгаа шүү дээ. Тэр амьсгалжийн тий асар ялгаатай. тий амьсгалж байгаа юмнууд ч одоо тэр нөгөө мод ч мөөгөнцөр мөөг зөөг ургах энэ тэр мис ч юм уу хүний биед асар муу юмнууд болчлоо гэдгийг одоо надаар ч яриулахгүй бүгдээр мэдж байгаа байх тий. Мэдхгүй байгаа. Одоо нэг чийл одоо сайн хэлж ярьж өгөхгүй бол Чийл тэгээ Америк чинь ягаад юм бэ гэдгийг хамгийн гол нь зүгээр стандарт юм байна. Ягаад тэгэхээр одоо судалгаа тий ингээд тий. Тэгээ ийм болохоор энийг мөрдүүлж чадчих. Гэтэл тийм ээ. За сайхан байшингаа нэг танилцуулж хоёлаа. За юу яа тэгээд юу яаж байгаа шүү дээ. Байшин гиснээс яаж явах юм бэ? За ингээд энэ болохоор зэрэг энэ онгорхой юм дээшээ өндөр сийлингтэй. Тэгээ өөрх ингээд бид түгний нэг нилээн л юу яасан. Төлөвлөж байгаа бол амхандаа бас аятайхан ингээд барий гэж бодоол. Манайх ч хоёр охинтой шүү дээ. Тэгээ манай хоёр охин ч хоёулаа 9-р ангид байхад нүг нь бид энийг яачи гэтгсэж. Ямар өрөөнүүд байх юм. Энэ болохоор ингээд угаасаа кичн эндээс эхлээд кичнтэй ингээд ийшээгаа тий ийшээ ингээд зочны өрөө. Тий зочны өрөө ингээд ингэсэн тэр талдаа болохоор зөв офис нь ингээд офис хоёр офис. За эндээ бас нэг жижиг офистэй. Тий манай энэ Жокогод байгаа монголчуудын үл хөдлөх хөрөнгөний тэр янз бүрийн сонирхдаг хаусаа шинээр бариулъя гэж байгаа надтай уулзаа манай хаусан дээр шинэ хуучин байшин ингээ ялгааг хүртэл гаргаад асуугаад ингээд хийж болноо. Тий. За би бол бүхий л юм дээр нь л одоо асуудалгүй. Тий. За энэ доошоо болохоор юу? Тий, basement байгаа. Энэ basement нь болохоор 9 фитийн сийлингтэй гэдэг чинь 3 м 5 юм уу? Биш ээ. 2 м 90 сантийн юм өндөртэй юм. Одоо эндээс доошоо ингээд шатаараа. Тий, шатаараа чинь ингээд дээд давхар гэсэн. Энэ basement нь болохоор байшингийнхаа хэмжээтэй том гэсэн үг үү тий? Тий, дараа нэг ирэхээр өгөө бас юу яахгүй тий. Хоёлаа бас юу. Тэр чи бас нэг жижигхэн заал хийж байгаа гэсэн тэрийг. Тий, одоо энэ манайх ч Монгол аяас активгээ хүүхдүүдийн юудаг 100 нөгөө summer camp мэ байжуулах нөгөө байрны юунд ч айгүйх төвхтэй. Энэ ба шүү дээ. Энэ заал нь болохоор зэрэг ингээд энэ жижиг спорт заал гэдэг. Тий. Тэгээ нөгөө rock climb гэдэг дээшээ мэшээ ханаа авирлтын юм уу гэдэг эндээ болохоор машины хоёр гаражтай. Тий. Тэгээд ингээд энэ болохоор зэрэг дээшээгээ 10 фитийн өндөртэй нөгөө юутай. Нөгөө RV ба шүү дээ тий. Тэр машин чи орчих болцоотой. Тэгээд ийшээгээ янгот нэг. Одоо энэ спорт заал чинь болохоор эндээс ингэж жижиг заал чинь эндээс тэгээ энэ хоёр давхар байшингийн хэмжээтэй өндөр. Тий, өндөр тий. Дээрээ болохоор ингээд ингээ. Тий, одоо энэ талдаа болохоор зөв ингээд дээшгээ гардаг rock climb гэдэг байдаг шүү дээ тий. Ханы авирлт юм тий. Тимнууд юм тэр хийх ингээд төлөвлөсөн байж байгаа. Тэгээд яг го жилдээ тэгэл юмнуудаа хийгээл тэгээд. Одоо энэ байшингээ хэр хугацаанд барьж дуусгах вэ? Бид нэр 8 сард ерөнхийдөө дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Энэ ерөнхийдөө тий яг жилийн хугацаанд л ерөнхийдөө байшингаа барьчих юм бол. Энэ доор байгаа эднэр бол одоо яг стандартын дагуу явж байгаа. Яаж хийсэн? Тий энэ болохоор зэрэг тэгэл манай монголчууд ч энд чинь олон сабконтрактор байдаг ч гэсэн юм хундаам цутгадаг компани монголчууд юу байдгүй. Тэгээ бид нар олон жил нэг хамтарч ажиллаж байсан нэг компанийг сонгоод тэгээ тэрүүгээр юм хундаамаа ингээд цутгуулсан байгаа юм. Тэгээ н хундаам хүртэл цутгахад бид нар бас айгүй тооцоотой юмнуудаа айгүй сайн бодож иж бас яахгүй болохгүй. Гэхдээ уйга чи ингээ хараад одоо жишээлбэл тий энэ хараа манай энэ заал угаас бид нар Монгол 5 Монгол community нөгөө соёлын төв мүүгээл яриад байдаг. Бид нар үнэхээр сэтгэлдээ зүрхтэй нэг 10 хүн нийлсэн байж хат. Гэхдээ энэ шиг 10-ыг л барьчихад л тэгэл бүх юм болчих гээд том заалтай болчихно. За дээр нь болохоор хүүхдүүдээ сурах чинь өөртөө дээрээ доороо амьдарцгаа чинь тийм ээ. Тэгээ бидний ганцхан одоо нэг нийлэх одоо яг зөв бодтой юм дээр яаж явах уу гэдэг юм чил чухал болчихлоо л дээ үг. Тий. Гадна талаасаа болохоор зэрэг нөгөө түрүүний чиний яриад байсан нөгөө суугууд байх гаднаас. Тий. Хоёулын зам дээр очиж байгаа энэ бохор яасан юм уу яаж вэ? За тэгээ үг. Энэ одоо ингээд энэ нэг цэнхэр байгаа зүгөө. Энэ нөгөө цэнхэр зүг. Энэсээ бүр замаасаа эхлэв. За ингээд зам явж байгаа. За энэ доор одоо нөгөө бохор. Тий. За энэ дээр байж бүр хэдүүлээ үзүүлч. За. За бүр хот барихаасаа өмнө эхлээ замаа барина. Замаа барихтаа энэ доотлын нөгөө бохор. Тий. Наад чи үгүй биш хараа. Энэ гол байгаа энэ гол. Энэ гол дээр нь storm ингээд storm-ын ус байна шүү дээ тий. Энэ хоёр тал байгаа. Замын хоёр тал байгаа.
Энэ хоёр замын хоёр тал руу ч ингээ сторм усан яваад энэ хотоос ингээ зайлтаа нэг газар том юу байх. Юу гэдэг лээ карьер гэдэг лээ монголоор. Одоо усаа та агуулгах сав маа. Тий агуулгах сав руугаа ингээ яваад өгнө. Тэгэхээр эхлээд энийг ингээ хот эхлээд барьчин, дараа нь замаа барьчин. За дээрэс нь нэг аваарын тохиолдолд гал гарах юм бол тий одоо эн чинь бол ерөөс ингээ юу болгон дээр байгаа шүү дээ тий. Тэр доох нь байж гин. Ерөөс бараг 100 метрийн зайтай. Тий 100 200 метрийн зайтай юм уу? Энэ болохоор нөгөө Монголд ингээд байгаа шүү дээ. Гал гарах юм бол манайхан чинь нөгөө галын машин устдаа дахиж ирдэг. Гэтэл Америкт бол галын машин ерөөсөө ус байхгүй. Тий. Шууд энтэйгээ давхиж холбогдчихно. Энтэйгээ шууд холбогдоод эндээс ус аваад тэгэл гал аваад байна гэсэн. Тий энэ цааталт болохоор зэрэг усны нөгөө юу н ардалтай байж тэр том юм. За окей. За ингээд тэгвэл хот ингэсэн юм байна. За одоо тэгэнгүүт ингээ байшингийн зөвшөөрөл өгчлөө. Тэгэнгүүт одоо байшин эндээс усаа яа татчих байгаа. Байшин болохоор зэрэг одоо энэний доотлолт одоо ёстой 10 м хавцаа юм байна үгүй. 3 фит 20 хавцаа аахгүй. Тэгээ одоо тэр нэг цэнхэр байгаа. Тийм ээ. Яг тэр цэнхрийн яг доошоогоо ухаал 10 м-ийн тэр доотлолт яг хотын нөгөө нэг ус чинь явж байгаа аахгүй. За. Тэгээд ухаад одоо тэр нэг ингээ лайн гарцсан бол эний чинь ухаад тэгээд тэндээ яг холболтоо игээд тэгээд тэр яг чигээрээ ингээд хаус руу ингээд орчиж байгаа. Тэгээд энийг хийлээ зөвшөөрөл авлаа. Тий. Тэгээд хаана хараа их гоё үгүй. Хаана одоо энэ ус нь хаана явах юм бэ? Яаж мэдх юм бэ гэдэг тэнгуү зэрэг те. Энэ замын нөгөө нэг эний чи юу гэдэг вэ? Корриж олжур замын энэ юу вэ штэ. Тийм ээ. Зам ташлага. Замын хашлахын энэ дээр ингээ бичсэн байж байгаа байхгүй. За одоо ч бол энэ цэнхэр яаж байна? W-тай энэ дээр W байх хэвээр. W гэсэн. Энэ дээр болохоор зэрэг ус гэж бичээд ийшээ болохоор зэрэг хараа энэ дээр S гэж тавьж байгаа зин. Тийм бэ. Энэ болохоор суур явж байгаа байхгүй. Нөгөө муус. Юу? Муус нь ингээс ингэж бохор. Тэгээ чи ийшээ ингээ гардаа, ийшээ жоохон гардаа. Ийшээ бол W гэж бичсэн. Өө тэ наа чи ус явж гин гэсэн энэ доороос. Тэр. Зөв. Бас тийм байх тэгээ. Тэгээд ерөөс ингээ холбоход одоо construction нөгөө нэг усууч ирээ тэ энэ дээрс хараад за энд яг ингээд ухах юм байна гэж яг энэ дээр ингээ харангуут зэрэг энэ чинь доош ухахгүй тэр хараа цааталт нөгөө бохрын шиг шугам юу чинь тэр чинь ингээ цааталж байгаа. За. Тэгэхээр чи ерөөсөө ерөнхийдөө Америк би түр хэлсэн шүү дээ. Америк бол ер нь таатай орчныг бүрдүүлж чадсан. Та харин юмаа сураад биелнэ үү гэдэг тийм л юм байна. Яг үнэ. Тэгээ энэ хараа хотоос бид нэр анх одоо юу яахад одоо ингээд энэ юуны хажууд ингээд доош суудаг. Ингээд пермит нь одоо бүх энэ байшин ингэж явагдана. Зураг төсөл бүх юм ингээ байж байгаа юм. Тэгэхээр бүр байшин эхлэхээс өмнө энийг заавал тавих хэрэгтэй. Бүх зөвшөөрлүүдээ авчихсан. За тэгээ энийг ингээ байнга ингээд нээлттэй байж байгаа хэрэгтэй. Шууд үзээд хараад энэ цааснууд байхгүй бол байшин барьж болохгүй. Тий одоо тэгэх юм бол энэ чи тий торгуулч юм альсвал тэгээ нөгөө хүмүүс ингэж бодоод байдаг чинь айгүй хэцүү хүний газар мазар гээл дээр нь одоо юм хийхэд хэцүү байдаг байх та хөөх юм гэж манайхан тийм байхгүй. Одоо ингээ хоёулаа ингээ байшингийнхаа ардталт нь гараад. За. Энэ болохоор зэрэг ингээ дээрээс тэрчэнэ босконтой нааталтай босконтой. Тэгээ эндээ болохоор нэг дайкинг ингээ том эндээ юмнууд ингээ хийгээд дуусгах. Одоо эндээ болохоор ингээ гарч ороод нэг жоохон ингээ суучдаг юм л гэсэн үг тий. Тэгээ би бол яг хуйгатайгаа ярьсан л да. Яагаад тэгэхээр зэрэг би одоо өөрийнхөө юмыг бас бусдтай хуваалцъя гэд тий. Зүгээр үг. Тий бусдтай бас хуваалцъя. Мэдээж бид нар ч Америкт ирээд нийлээ удацгаацсан. Тэгээд ер нь Америк гэлтгүй энд Чикагод амьдарч байгаа монголчууд маань ч гэсэн одоо бид нэр одоо жишээлбэл нэгнийхээ бизнесийг тий. Одоо ч бид 3 сая л ирээд ийм хийсэн ч болохоор тийм том зах зээл واخгүй. Тэрс би ийм хийцэн ингэсэн тэгсэн гээд би одоо нөгөө муугаар хүмүүс гайхуулаад ч юм уу тийм бол ерөөсөө байхгүй. Харин надаас үнэхээр ирээд надтай хамтраад нийлээд юм хийнэ гэх юм бол би байшин хуучин байшин шинэ байшин за дээр нь болохоор зэрэг энэ ялгаануудыг яриад хүн ер нь ямар шиг юмд сууж амьдрал зүгээр байдгийг нөгөө dream home те яг өөрийнхөө мөрөөдлийн хаусаа ер нь яавал яаж бариул зүгээр байдгийг гэдэг тал энэ төр бол ярьцаж болно шүү дээ тий. Яг л байгаа чинь ярьжсэн энэ хундамын нөгөө өргөн найрын байдаг гэдэг. Тийм бол энэ хажуудлын энэ байшингууд бол одоо ингээ надад харахад бүгд ижил юм шиг мөртлөө чанарын үед ялгаа байгаа гэдэг жишээ. Тий одоо жишээлбэл манай энэ баригдаж байгаа бидний хийдэг байшингийн ялгаа нь болохоор эднэр ингээд үйлдвэрээс нөгөө нэг гавтангуудын навчаад угсарж байгаа нэг байшингууд байгаа шүү дээ. Ерөнхийдөө эднэр бол тиймэрхүү байшингууд байгаа энэ манай ээлжингийн. Манай эднэр болохоор манайх болоод тэгээ зарим нэг энэ том одоо юу гэдгийг энэ
тийм кастом гэж ярьдаг яг жинхэнэ dream home-ууд нь бол өөр л дөө. Яг ийм stick view хийдэг байхгүй. Одоо чи өөрөөсөө яг модоо авчирж байгаа нэг нэгээр нь одоо өөрөөсөө яг архитектурын зургийн дагуу гаргаж ирж байгаа хийж байгаа нь болохоор зэрэг юм байхгүй. Энэ хундам гэдэг тэнгуут зэрэг мэдээж энэ хараа 12 инч ч одоо 2.4 өвчлөхөр хийдэг. Бараг 30-аад одоо зузаан нарийн баг. тий. Одоо жишээлбэл иймэрхүү үргэнтэй За танаг бол 12. Гэтэл энэ хажуудлын байшингууд одоо хэд байгаа вэ? одоо эдгээр болохоор 8-тай 10-тай л юунууд байгаа байхгүй. Өө за. Тий. Ингээл надад бол харахад ингээд нэг юм аргатай. Гэтэл ингээд чанарын хувьд бол ялгаа байдаг юм тийм ээ. Манайхан ч ингэж байгаа байшин худалдаж аавна гэдэг тэнгуүцэр хоёул тотгошоо орох хөө. За. Байшингаа одоо жишээл үл хөдлөх хөрөнгө худалдаж авч бид нар бол яг хөө сүүлийн 4 жилд яг 5 жил 4 жилд юм уу те яг өөртөө дуршлагчж штэ. Тэрнээс хүний барьсан юмыг бариад бид нар яадаг 70 жил 80 дээш гарав. За ярьж гарч өгч сайн ярьж. За бид нар болохоор зүр ингэж байгаа штэ 70 жилийн настай. Тэгээд 80 жил болцсон тийм хаус. Доктор клин бол ерөөсөө манайхан бол яаж янзлна. Шинэ юм шиг болгоол ингэ. Инспекшн үерчээд энэ ханны цаана юу байгааг ерөөсөө хинч мэдэхгүй штэ. Тэгэд энэ мотор хийж байгаа энэ байшин чи ерөнхийдөө сайн одоо энэ стек вилд хийж байгаа тий яг энэ кастом хийж байгаа энэ хомууд ч нэг 100 жилийн настай байгаа. Энэ чи мод учраас. Тэгэхээр 30 жилийн моргэж аваад нөгөө байшингаа төлж байгаа шүү дээ. Тэгэхээр чин 30 жил аваад төлөхөөр 70-тай байшин чи 100 жил болчих гээд шүү дээ. Тэгээд 30 жил амьдраад за яг хуу замдаа нөгөө хурдан зараад ингэдэг юм бооц. Ерөнхий агуулга нь 30 жилээр л моргэж авч байгаа тий. Тэгэхээр зэрэг нөгөө тэгсэн 100 жилийн настай байшин болчоор яг яс модондоо одоо нэг жаахан тийм болох нь шүү дээ. Тэгэхээр үр дууслаа байшин баг л хугацаа дуусч байна. Тий, хугацаа дуусч байна гэсэн. Тэгээ ерөнхийдөө тэрийг зарыг гэ тэнгүүцэр мэдээж үн өртгөнд одоо мэдээж та хүн мэдчихэл байгаа бах тий. А тэг анхаараарай. Тий. Тэгээд дээр нь болохоор зэрэг байшингаа одоо жишээлбэл авчаад тийм хурдтайгаар одоо төлөөд юм уу дундаасаа нөгөө зараа цаашаа ингээд явдаг тийм тохиолдол байгаа шүү дээ тий. Тэр мэр ч юм бол өөр л юу бах. Тэгээд яг үн өртгийн хувьд бол юу вэ гэхээр зэрэг шинэ хуучин байшин хоёр худалж авах бол мэдээж ялгаатай. Шинэ нь бол яах нь мэдээж жоох үнэтэй байх нь шүү дээ. А хуучин нь бол мэдээж жаахан бага. А шинэ хэрвээ жаахан үн тийм ч гэсэн 20 жилийн дараа 30 жилийн дараа стил эн чинь би 100 жил амьдрахгүй шүү дээ мэдээж. Нэгэнтээ нэг шинэ юм ингээ анханасаа ингэчих юм бол 20 жилийн дараа зархаж 20хан настай. Тэ 30 жилийн дараа зархаж 30хан настай. Нэг насны л юу байгаа байхгүй яг. Тий. Тэгэхээр хүүхдүүд маань энд үлдэн мэдээж хүүхдүүдтэй бас үнэхээр үл хөдлөх хөрөнгийн юмыг ингэж бодож байгаа бол хүүхдүүдтэй ингэж байгаа бол бас. Тэгтээ хүмүүс бол бас тэхгүй байх л да. Тэгээд байнга солио шинээл тий шинийг